fx гэдэг энэ олон гишүүнтийн нэг хуваагч нь x дээр нэмэх нь a бол a-гийн утгыг болоо. Өөрөөр хэлэх юм бол нэг хуваагч нь нэгдэж энд хуваагдана л гэсэн үг. Энд хуваагдана гэдэг чинь Безюгийн теоремсоор f-ийнхаа x-ийн оронд нь хасах a-г орлуулчих юм бол тэг гарна гэсэн үг. За тэгээ орлуулаа бичээд үзье. F хасах a гэдэг бол хасах a-гийн 3 зэрэг нэмэх нь 4-ийг үржих нь хасах a-гийн квадрат нэмэх нь 2a үржих нь x-ийн оронд хасах a-г орлуулж байгаа учраас ийм болно. За ийм болно. За мэдээж эхнийх бол хасах a-гийн 3 зэрэг болно. За дараагийнх нь квадраттай учраас нэмэх болоод 4a квадрат. Дараагийнх нь хасах нь 2a квадрат. Нэмэх нь 8a. За төсөөтэй гишүүд эмгдэх юм бол энэ хоёр эмгдэхээр хасах a-гийн 3 зэрэг нэмэх нь 2a-гийн квадрат нэмэх нь 8a тэнцүү тэг болно. Тэг гэдэг нь хуваагч болно гэхээр үлдэгдэл тэг гарч байгаа гэсэн үг шүү дээ. За ийм байх a-г болно. За шууд хасгааг хааднаас гаргачих юм бол a квадратаас хасах нь 2a хасах нь 8 тэнцүү тэг боллоо. За хоёрдугаар үржтгүүнийг үржтгүүн болон задлах юм бол за хасах a тэр хасах тэмдэг нь байхгүй болгосон ч болно. Арталтаа тэг байгаа учраас. За гэхдээ эндгээр бичих юм бол энэ үржтгүүн болон задлахаараа a-гаас хасах нь 4 a дээр нэмэх нь 2 гэж задлах юм байна. За ийм 3 үржүүд тэгтээ тэнцүү байна гэдэг бол a нь тэг байж болно. Эсвэл a-гаас хасах нь 4 тэг байж болно. Эсвэл a дээр нэмэх нь 2 нь тэг байж болно. За эдгээрийн нэгдэл гэсэн үг болно. Эндээс за мэдээж a тэнцүү тэг гэсэн нэг шийд байна. A тэнцүү 4 гэсэн нэг шийд байна. A тэнцүү хас 2 гэсэн. Ийм 3 шийд гарч ирнэ.